Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийн нэгд хэлэлцүүлгийг эдийн засгийн байнгын ороо 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газар Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 11 6-гийн 12 дахь заалтад заасан шаардлага нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулан боловсруулж үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон байна. Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын засгийн газрын чөлөөлийн санаачлагыг дэмжиж, нэгдүгээрт эдийн засгийн чөлөөлөлт хүрээнд зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг доктортой эрх чөлөөтэй болгож, татвар төсвийн шинжилгээг хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжин, болзошгүй эрсдлийг хохирол багтаа даван туулах үндэсний сөрөн төсвөрлөх чадах бүхий эдийн засгийн чөлөөлөлт. 2. Эрх зүй дүрм журмын чөлөөлөлтийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлан төрийн үйлчлэгийг сахимжуулж, төрийн албаны бүтцийг шинчилж, шийдвэр гаргалтыг оновчлон, хүн сурталыг бууруулж, суралцагчийг мэдлэг ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинчилж, ил тод болгон эрх зүй дүрм журмыг чөлөөлөх. 3. Ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд эрчим хүчний хараат байдлыг бууруулан, сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэр, айл өрхийн нарны хавтан зайн хураагуур, бага агуурын нарны их үүс хүрийг нэмэгдүүлж, ногоон дэд үтсийг хөгжүүлэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгох, ногоон дата төв байгуулах, ногоон хөгжлийн чөлөөлөлт. 4. Авилгын эсрэг чөлөөлтийн хүрээнд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, цахим засаглал, ил тод байдлыг бодитоор нэмэгдүүлж, хариуцлагын механизмыг сайжруулан, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэн, хуульд авсан журмуудыг үе шатаагаар бууруулахаар тусгасан байна. Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд хийсэн санал дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитын орлогч Цэдэнжав танилцуулсан бөгөөд санал дүгнэлттэй хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх, тайлагнах, хянаж шилжилгээ, үнэлгээ хийхдээ холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд дүн шинжилгээ хийж бүх талуудын оролцоог жигд хангах, төслийн хилцүүлгийн явцад төсөл арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суур болон зорилттой төвшин, санхүүжилтийн их үүсвэр түүний тооцоололд анхаарах нь зүйтэй талаар дурджээ. Төсвийн доктортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд хийсэн дүгнэлт зөвлөмжийг тус зөвлөлийн дарга дэлгэр сайхан танилцуулсан бөгөөд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд хөгжлийн бодлогын суурь болсон эдийн засгийн өсөлтийн таамаглалыг илүү бодиттой, эрсдлийг тооцсон байдлаар боловсруулах, хувийн хэвшлийн оролцоо, ядуурл, дундаж давхарга, боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь салбарын үр дүнг илүү тодорхой нарийн шалгуур үзүүлэлтээр хэмжих, төлөвлөгөөнд туссан зарим төсөл арга хэмжээнд ямар тэргүүлэх чиглэл, зорилттой холбоотойг илүү тодорхой болгох, хяналт шинжилгээ, үнэлгээний зарим шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой хэмжигдэх үүс бодиттой байдлаар боловсруулах, мега төслүүдийн хувьд төслийн нийт өртөг, санхүүжилтийн их үүсвэр үр өгөөж тодорхой бус, зарим нь олон жил дараалан хөгжлийн төлөвлөгөөнд багтсан боловч хэрэгжилт хангалтгүй, томоохон төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, хариуц эзэн, байгууллага тодорхой бус байгаа тул хөрөнгө оруулалтын ач холбогдол, үр өгөөжийн тооцооллыг сайжруулах шаардлагатай талаар тус дүгнсэн байна. Тогтоолын төслийг дээд засаг парламент дэмэн захим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Лувсан Жавц Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд туссан боловч 2027 оны жилийн төлөвлөгөөнд тусаагүй шалгуур үзүүлэлтүүд хэд байгаа. Төсвийн ерөнхийлөгчийн захирагч нар шалгуур үзүүлэлтийн талаар саналаа өгсөн эсэх Монгол Улсын засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласантай холбоотойгоор тус салбар төсвөлсөн төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх. Цахим хөгжил харилцаа холбооны яам, сэндбокс бүс, боловсролын яам, Chromebook, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, цөлжилтөд тэмцэх судалгааны төвийг хаана барихаар тус төлөвлөж байгаа. Эдийн засгийн үр өгөөж талаас алтан булаг замын үе чиглэлийн замыг 4 игнэ болгон өргөтгөж, нийлүүлэлтээс хамааралтай инфляцийг бууруулах боломж байхад ямар үндэслэл шаардлагаар Улаанбаатар лүнгийн чиглэлийн замыг өргөх ажлыг 2027 оны төлөвлөгөөний төсөлд тусгасан талаар
Улсын хурлын гишүүн Бонсулмаа улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд 15.3 их найт төгрөгийн 124 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусахныг хэрхэн эренбилж ямар шалгуураар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх. Улаанбаатар хорт орчимд үйл ажиллагаа явуулж буй арь шир боловсруулах үйлдвэрүүдийг аж үйлдвэрчдийн парк руу үе шаттай нүүлгэн шилжүүлэх бодлого болон арь шир боловсруулахад олгохоор төлөвлөж буй дэмжлэгт хэдэн аж ахуй нэгж хамрагдаж ямар хугацаанд ямар үр дүн гарах тооцоолын талаар Улсын хурлын гишүүн Эрдэнэт хөдөө оронтогт ажиллах хүний нөөцийн доктор сурвалжлыг нэмэгдүүлэх хүрээнд цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууц барих, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар болон 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой илүү наривчсан төлөвлөгөө яамдад байгаа эсэх төрөөс худалдан авч буй ажил үйлчилгээ төсөл арга хэмжээнүүдийн хувьд эдийн засгт үзүүлж буй бодит нөлөө, Монгол улсад үлдэж буй өгөөж, бий болгож буй ажлын байр зэрэг бодит үнэлгээ дүн шинжилгээ хийх шаардлагатай талаар Улсын хурлын гишүүн Ганбаатар Монгол банкны үнд цаасны үйлдэгдэл, зээлийн хүүг бууруулах бодлогын талаар Улсын хурлын гишүүн Батнайрамдал 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт, төсвийн доктортой байдлын дүгнэлтийн талаар болон төслийн хүний хөгжлийн бүлэгт тусгагдсан төсөв бодит хэрэгцээнд нийцсэн эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бүрдүүлсэн орлогыг улсын төсөв төвлөрүүлдэг шалтгаан, боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн талаар Улсын хурлын гишүүн Инх цэцэг өмнөх онуудын төлөвлөгөөнд тусгагдсан олон төсөл арга хэмжээ 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар тухайлбал Байдаргийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсэд 100 МВт усан хоримтлуурын усан цахилгаан станц, Багнуурын цахилгаан станц, Архангаа өөр хангайд 10 МВт нар, 20 МВт цагийн батарей хоримтлуур зэрэг эрчим хүчний томоохон төсөл арга хэмжээнүүд айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашиглан эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, илүүдэл цахилгаанаас сүлжээнд нийлүүлж орлого олгох боломжийг нэмэгдүүлэх, 5 аймгийн 100 МВт тархмал хүүсвэр барих, ногоон зээлийн хүүг бууруулах зэрэг олон төсөл арга хэмжээ энэ оны хөгжлийн төлөвлөгөөнд тодорхой тусгагдаагүй талаар болон ногоон зээлийн хүүг хэрхэн бууруулахаар төлөвлөсөн талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Мөн тогтоодын төсөлтөд холбогдуулан Улсын хурлын гишүүн Ганбаатар цаашид бодлогын хүүг бууруулж эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах талаар Улсын хурлын гишүүн Соронзонболд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй, шалгуур үзүүлэлтүүдтэй холбоотой тодорхой үүрэг чиглэлийг хангалтгүй боловсруулж байгаа эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцдог байх асуудлыг цаашид анхаарах талаар саналаа хэлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын хурлын тогтоодын төслийн нэгд хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орны санал дүгнэлтийг хэлэлцэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.